Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлтэн хүргэдэг сайн малчин нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг үзэгч олон та бүхний хүртэөлөхөд бэлэн боллоо. Энэ удаагийн нэвтрүүлгээ олон 10 алдартан суутны үлгийн нутаг Мандан Бадарх эрөөлтэй Өмнөгов аймгийн Манлай сумаас бэлтэн хүргэж байна. Эрдэд мал сүргээ өсгөн өржүүлж их орон нутаг усныхаа нэрийг гаргаж олон жил хөдөлмөрлөж ба Манлай сумын Уйхивагийн аймгийн авраг малчин Даш Дондвын Чойсрон Үржин Баатрын Болормоо хэмээх ажил хөдөлмөрч өр хайлаар зочилж нэвтрүүлгээ бэлтгэсэн юм аа. Тус малчных нэртэй 2003 оноос эхлэн хамтын амьдрал зохиож хамтдаа мал сүргээ өсгөн өржүүлж өдгөө 2000 гаруй малыг маллаж олон сайхан амжилтын эзэн болж Монгол улсын авраг малчин цолны болцол хангаад байгаамаа. За эрхэм хүндэт үзэгчид та бүхэнд өргөн барьдаг сайн малчин нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртэөлөхөд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараа бид бүхэн Өмнөгов аймгийн Манлай сумаас бэлтэн өргөж байна. За нэвтрүүлэгт маань Өмнөгов аймгийн Манлай сумын Уйхийн 1-р үеийн аймгийн авраг малчин за Даш Дондвын Чойсрон ахын гэр бүл маань оролцож байгаамаа. За сайхан үйлчж байна уу та? Сайхан үйлчж байна. Сайхан үйлчж байна. Сайн явж ирцгээв. Сайн явж ирлээ. За тэгэхээр одоо бас нэвтрүүлгийн урилгыг авч бас одоо оролцож байгаа танд бас талархал төвшүүлье. За баярлалаа. За манай Чойсрон ах маань одоо өөрөг нэг сайхан танилцуулахгүй юу? Тэмээ одоо бас өөрийнхөө бас аав ээжийн талаар, ургуудныхаа талаар бас одоо хоёулаа яриагаа эхлэв. За манай аавыг Жингдийн Дашданд өгч юм байсан. Манай охины дасгар мөн өгч юм байсан. Манай аав би эхээс наймал. Манай аагийн тэйдэг юм байсан. Манай хамчин байсан. Аймгийн самарч. Өмнө 7 удаа яварах малч. За эхээс наймал гэхэд та аль хэд хүүхэд нь байна тийм ээ? Айлын 7. За өөрийнхөө одоо бага насныг ус ярихгүй тий бас багаасаа мал дээр байсан уу? Багаасаа мал дээр байсан. Сургууль соёл сурч өгөө. За 8 дугааранд төгссөн. Өмнөгов аймагт 10 дугааранд төгссөн. Тэгээд өдөө гарч ирнэ болоос. Цэрэгч явсуу даа. 92 онд яваад 93 онд цэрэгс нэг жилийн анхны зэрэгтэй байна. Чойсрон ах маань бас өөрийнхөө тэмээн сүргийн талаар бас ярихгүй те таны одоо энэ сайхан тэмээнүүдийн одоо дэргэд байна бас тэмээн сүргийг бас сайхан өсгөж малдаг гэж сонссон. За манайх тэмээ 400 тэмээ те. Айл бол одоо нэг 10 тэмээтэй л айл болсон баг. Түүнээс хойш өсгөө одоо 20 хэдэн жил болж байна. 400 тэмээ 400 л гарсан баг. Тэмээний та. За тэмээ хэм гэдэг одоо амтны одоо сайхан онцлог шинжүүдийн талаар бодж явд үзүүлээ. За яг одоо цагийн муу төсвөртэй үйл болоох бус малаас илүү төсвөртэй байдаг та тийм ээ. За ашиг ноос ус ашиг шими ихтэй махны гарч март нөгөө бус малынхаас арай илүү. За хаанаас буур тавьж удам хөшлөлийн одоо сайжруулж байна. За нэг 2016 онд ханы эцэг өрөн буур авчирч тавьсан. Тэгээ энэ тэндээс айлмтээс авчтай энэ ойр орчныхонд айлмтнаар 16 онд Мандлоогоос ханы эцэг өрөн дэмээ буур авчирч тавьсан та. Одоо төлнө энэ байна. Энэ ардлын өөрийн хэдэн жил давж байгаа энэ жилд хүн зарцсан. Нилээ хэдэн жил болчихсон төлдөө өргөх. Тэг нэ. За тэгээд энэ сайхан нутаг орныхоо талаар ер нь тэмээ бэлчгээд тэмээ малхад ер нь одоо хэр газар вэ? За яг манай энд юм бол нэг хярдуу говь багтай тэмээ жоох юу. Тэгээд энэ араад ороод тэмээ говьч. Яг инг ботхын байхна бас говьоос жоох ол байт. Энэ хожир шүүм энэ хожир мөтөл тавьж болооч. Тэгээд говь руу бас тоож оруулсан л та. Гайгүй нэг эндээс нэг 10 км л байт говь. Жилдээ хичнээн ботоо говьж та ч бас 2 удаагийн сумын одоо алтан ботгоны эзэн байлаа шүү Тий. дээ. Нэг 20 оноо 19 оноос хойш нэг жилдээ нэг 50 бодохлоо. Энэ жил нэг 70 бодох болсон. Нэг жилдээ нэг яг ингэнийх нь ээлж баг тэнцүү болцоо нэг 50
60 бодохоор нэг авчихсан. 50 хэдэн бодохоор нэг авчихсан. 2 удаа авсан. Гэтэ бодохтой. Тэмээгээ хэр унж идэлж байна аа. За онж идэлхгүй шахаад байна. Даваал нь онж идэлж илээсээ. Тэгээ нөө заавч л мотоциклад өгч чадсан шүү дээ. Хүүхдүүд нөө хүүхдүүд явахдаа 2 хүүхдүүдээ гарсал даавал. Тэгээ нэг зэрэгтэй яваа сая намаа өнгөрсөн намаа. Манай хоёр маань одоо сая ингээ сааж байна. Тэгээд одоо энэ жилийн тухайд хичнээн сааж байгаа вэ. За намайг Болормоо гэдэг. За энэ жил бол нэг зундаан болоно юу ягаад юу хүүхдүүд байдаг болохоор бас ингээ нэлээд саана. Ерөнхийдөө энэ жил манайх нэг 70 гарын инг барьж уяад бараг 40-од инг сааж ирсэн юм байна. Шинээр нэг 10 гарын инг сааж сургаад. Тэгээ намар хүүхдүүд сургуульд яваад манай нэг хүүхдүүд нөө дорнотод байдаг байхгүй. Тэгээ бараг хоёулах нааш их намар хоёулах намаачдаг. Тэгээд ирэхээр сүү багтай гунжин дуух ингээ ерөнхийдөө тавьчихдаг. Тэгээд арай сүүл сайд арай илүүтэй тийм ингээд уяад. Саадаг өвөл одоо нэг 20 гарын ингээл сааж байна да. Өвлийн саагч бас тийм ч аятайхан ажил бас биш л дээ тий. Өвлийн яг өглөө нар гарахаас өмнө тогтоохон сайхан өдөр бол бараг инг саагаад гүйцэтгэл бараг нар гарч идэв шүү дээ. Тэгээд эрт явуулж вилчертэнд гаргаад орой бас эрт авцар саадаг болохоор эртгэж вилчерт гаргах гээд ер нь ярьцааж. Тэгээд хяруутай састай хүүтэ өдөр байх юм бол жоох айж явах юм. Сайлантан гарна. Тэгээд ингэний манайх ч жоох хэр газар байдаг болоод бас ингэж яхан сүүмөтэй. Тэгээд говьроо бас нэг 2 өнөөд нэг говьроо явуулна. Тэгээд ингэ бол ерөнхийдөө нэг одоо эхэндээ бол нэг 20 литр саачдаг байсан өдөртөө. Тэгээд одоо бас жоохон сүүнд багсаад байна. Тэгээд бууранд гарахаар ерөнхийдөө жоохон сүүнд багсаад. Зарим нэг нь бас жоохон ааш нөврнө хайчхаар. Тэгээд одоо тэгээд зарим сүү багтайг нь бас саахгүй. Ягаад нэг 10 гарын хойроч сааж байна та. Хоёр нь хэдэн наснаас эхэлж инг саасан? Би за бараг нэг 13 тагаас л ер нь гэртээ байхдаа нэг л ингээ саадаг. Манайх ер нь дээр үеэс нэлээд тэмээтэй айлсан манай аав ээж манай өвөө эмээ тэр чи бас нэлээд доогуур төвшингээс дээш явсан тэр амьдралыг минийх нуудаггүй манай өвөө эмээ хоёр бол маш тийм доод төвшингийн тийм хүмүүс байсан юм лээ. Тэгээд айлд одоо харбар ажил хийгээд тэгээд бараг л өөрснийх амьдралыг нэг тийм ханам бүхээтэй тийм амьдрал анх эхэлж исэн. Тэгээд тэмээ боллоо түүний айлаас дандаа манай өвөө маш их эмнэг ундаг хүн байсан юм л. Эмнэг унаад тэгээд хүнээс эмнэг унаад тэгээд хүний ажил хийснийхээ хөлсөнд тэмээ аваад тэгээд дээр үеэс ерөнхийдөө тийм тэмээд. Манай ээж бол их тэмээ өсгөгдөг тийм хүн байсан. Би бас багаас их тэмээд дуртай батга их хэрэглүүлдэг. Тэгэл өмчөнд манай ах эгч нар нэг 2 цайл инкт аваа гарахад би ч өөрөө тэмээ сонирхолтой нөхө тэмээ сонирхолтой манай ээж надад анх айл болж гарахад 4-5 тийм инк өгч гарч ирсэн. Тэгээ ерөнхийдөө би тэгээд унаад юу ягаад эдлээд номхон тэмээ гэдэг нэг 2 ат өгснээ айл болж гараад нэг тэмээ онохгүй чигээ тэрийг бас хүнээс солиод бодохдоо ингээр солиод авчдаг. Тэгээ ерөнхийдөө би тэмээ сонирхолтой болохоор ер нь тэгээд эр суваа тэмээгээ хүнээс идэх гэж эм тэмээ идэх гэж сольж авал тэгсэр гол энэ тэмээгээр нь арай илүү төлхөө бурдцтай бас гэсэн. Тэгээ бас сүүлийн үед хоёулах нам болохоор бас тэмээнийхэн цаагуур нэг явж чадахгүй. Тэгээ нөө баг мал бас алтай. Тэгэл хоёулын баг малаас илүү гарч чадахгүй. Том манай мөр сонирхоод ингээд дорнод ивцсэн. Дунд төв маань цэрэгт яваад энэ жил цэрэгээс халагдаж ирсэн. Тэгэл хоёулах нам болохоор тэгэл нэгийн готог тэгэл хань урганы хаан хөдөөгөр хээрийн суваа тэмээндээ бас явж чадахгүй. Нэг 4-5 наал нэг цаагуур нэг явж ирээл. Тэгэл ерөнхийдөө байдаг. Тэгээ нутаг усны маань сайхан олон буянтай хүмүүс маань тэгэл ус цасан тэмээ ирэх юм бол тэгэл усал заслана. Тэгэл завгүй байхад бас тэр хүмүүс маань их сайхан тусалж тэм болж идэг та.
Монгол улсын засгийн газрын өргөмжлөл Өмнөгов аймгийн Манлай сумын Уйхий багийн малчин Дондовын чой сүрэн танд үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхлэн эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрийг тань өндрөөр үнэлж улсын авраг малчнаар шалгаруулан өргөмжлөвөө. Эрдэнэт мал сүргийн тань буян хишиг аривчин дэлгэрч байх болтугай. Монгол улсын ерөнхий сайд Гомжовын Зандан шатар хүн сүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Эм Бадам сүрэн 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жил 2026 он гэжээ. Дугаар наал 92 Дондов овогтой чой сүрэн таны мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үнэлж Монгол улсын засгийн газрын 2026 оны 1 сарын 28-ны 35 дугаар тогтоолыг үндэслэн улсын авраг малчин цолны үнэлэх тэмдгийг олговоо. Хүн сүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Эм Бадам сүрэн 2026 он гэжээ. Сар шиний босгон дээр бас Өмнөгов аймгийн одоо бас төрөн гарсан улсын авраг малчдаа бас сумар нутгийн удирдлагууд Өмнөгов аймгаас одоо төрсэн одоо гишүүд маань улсын авраг малчтайхаа шагналыг одоо гардуулаа явж байна. Тэгээ энэчлийн тухайд одоо бас манай Өмнөгов аймгаас бас чинээ олон одоо улсын авраг малчид төрөн хүрсэн бэ. Тэгээд энэ сайхан шагнал гардуулж байгаа үйл ажиллагааны талаар бас мэдээлэл өгөх байлаа. За энэ жилийн тухайд Өмнөгов аймгаас улсын хошоо авраг 1, улсын авраг малчин 6, улсын авраг сайлчин 3 гээд нийтдээ 10 улсын аврагтай болсон амжилт бүтээлтэй сайхан жил болж байна. Мөн одоо алтан төлөв эзэн мөн 7 шалгарсан одоо говь нутагт мал маллан гэдэг бол бас мөн хөдөлмөр цаг агарын болоод байгаль цагуурын одоо нөхцөл байдлаас шалтгаалаад энэ жил Өмнөгов аймагт олон сайхан одоо шагнал шийдвэрлэгдэж энэ өв соёлыг тээж яваа малчтын минь төр засгаас шагнаж урамшуулж байгаа сайхан арга хэмжээ болж байна. Өнөөдөр бид бүхэн Өмнөгов аймгийн Манлай сумын чой сүрэнгийн гэдэг айлд улсын авраг малчны шагналыг гардуулахаар улсын их хурлын гишүүн төсвийн байнгын орооны дарга Нанстын Наранбаатар мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга оюуны Эрдэнэ өрнөх гэсэн бүрэлдэхүүнтэй тэгэхээр улсын аврагын шагналыг гардуулаа өгч хүндэтгэл үзүүлж байна. Энэ жилийн хувьд Өмнөгов аймаг өнтөө сайхан үйл болж байна. 100 намартаа хур бороо сайхан орсон. Мөн эргээд хавартаан бас угтамж сайтай байгаа. Тэгээд Өмнөгов аймгийн Монгол орны нийт малчин түмэн
өнтөө сайхан өвлжиж, сар шинтэй сайхан шинэлж, өрн хавартай золгохыг хүсэн өрөөж байна. За ингээд Монгол Улсын авраг малчин улсын малчин өөрхөөсөн танай гэргүүл хамгийн сайхан эрүүлэг хазж жаргалыг хүсэн өрөө. Энэ хөө бэлгийг одоо Өмнөг аймгийн одоо Тэмлөөчний хурал Өмнөг аймгийн Цэцэрлэгийн одоо нэрийн өмнөөс танд гардуулъя. 17 дугаар жарны сүрээ дараг шимээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр улсын авраг малчин өрх хэмээх эрхэм үнэтэй цолыг хүртсэн танай гэргүүлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар байгаль журийн уралсан үндэсний өв соёл оюуны дархлааг илэрхийлсэн морин хуурыг хадгалуулваа гэж. За ингээд та бүхэндээ эрүүл мэнд сайн сайхныг хүсье. За манай Чойсер ах маань бас энэ өөрийнхөө сайхан нутаглаж байгаа энэ нутаг орны талаар хороо буусныхаа талаар сайхан ярихгүй та. За манай энэ нутаг бол говь хоёрын бүсэд ордог. Бэлчээр устдаа цолж ихтэйхэн сайхан. Ус элбэг бэлчээр бол одоо хонь хоёр тохиорс их сайхан нутаг. Ус бол ер нь бараг 10,000 мал хангах тийм өстэй. Энэ сайхан бэлчээрт мал бол өсөх боломжтой. Дамаагүй хонь одоо хоёрт бол их сайн нутаг байдий. Танах ер нь хэдэн жил одоо энд мал одоо өвлжиж байгаа вэ те? За манай их гэрийн бууц нөхөн эндээс нь 2 км байдий. Энд манай аав ээж байсан. Тэгээд тэнд би багнаас өнгөрөөж зөндөөсөн. Тэгээ энд 2003 онд айлуулаад энд бууц бариад одоо гэн 23 жил болж байна да. Ааха. За аргагүй л одоо нөгөө 5 төрлийн бол одоо 5-аараа бичиж өгсөх ийм сайхан нутаг л гэж танай нутгийнхаа хэлж байна. Тэгээд энэ нутаг орноос бас олон сайчууд улсын цолдгоо төрсөн байна. Та бас тэрний залгамж халаа болоод сайхан өнөөдөр улсын цолдон боллоо тий. Тэгэлээ тэр үндэ баяртай. Энд манай нутагч одоо Монгол улсын алдарт туяач ч байна. Монгол улсын авраг малчин ч байгаа. Аймгийн алдарт туяач чэдэд байна. Сумын алдарт туяач аймгийн авраг малч эднэр бол олно төрж гарс их сайхан нутгаа. Ус бэлчээр сайтай. Ань одоо хоёрт голлох сайн нутаг да. Цагаан ус сайхан ургана. Цаг их сайхан байх юм бол хангаагаас бараг дутхгүй шухуурган шүү дээ. Өвснөгөө бол тийм л нутаг да. Энэ нутагт ийм сайхан нутагт байгаадаа бас бахархаж явт юм аа. Танайч одоо ингээд шинэ төл одоо энэ хураг нэлээд төрсөн байж тээ. Харин уул нь ургыг жоохон өртгөн гаргацдаг л юм. Дээрт гарсан төл жоохон тавир аштайхан намар их нэрт чиргэж тарга тавираа авах нь сайн байд. Уул манайх нэг 2 сараас 50 жил нэг араа эрт тавьчихсан юм. 1 сарын 20-оос эхлээд төлж байгаа. Өвлийн гарсан мал лөлдөөж вэрүүлчихгүй л бол чирэг байгуу байд. Сайн байд. Тэр утгаар нь жоох эртхэн тавьчихдаг л. Өмнөг аймгийн зөвшөөрчний 148 дугаар ангийн жолооч Ормондох юм байна. Энэ улсын авраг улс Чойсрын гэдэг хүн бол миний төрсөн дүү байгаамаа. Би энэ нутагт өсөж төрсөн Монголын сайхан нутаг 93 галтх нэг газар байна. Энэ нутагтаа өсөж энд ургаар үлж унагдааг унаж сургаж өссөн. Наад мэмэр уралж өссөн энэ сайхан нутаг байна. За энэ нутагтаа ирж дүүгийнхээ авраг малчны одоо шагналгаад дуулах ёсолд зорж ирлээ. Танай удмаас одоо энэ улсын авраг малчин төрлөө шүү дээ. Энд одоо сайхан сэтгэлээ болчихоо тий. Тэгээ одоо энэ манай аав чинь худалдааны ажилтан хүн байсан. Аймгийн одоо худалдааны тэргүүний ажилтан. Манай ээж болохоор энд бас аймгийн авраг саалчин тийм хүмүүс байсан.
Тэрний одоо хоёр дахь хүүхэд нь байгаа юм дээрээсээ. Энэ нутагт өсч төрнсөн. Тэр л хүмүүсийн удамжтай. Тэгээ манай дүү одоо энэ жил ингээд малаа өсгөж ажил хөдөлмөрөөр орох ч одоо улсын аварга олсонд баяр талархлаа илэрхийлж энэ жаглал гардуулах ёслолт нь ирж байна. Өмнө зүгийн манлай болсон Алдартан суутан гавьяатнууд аварга малчид төрөн гардаг энэ сайхан нутаг. Тэр дундаа одоо манай говьчуудын бахархал болсон Дэмүүл Арслангийн одоо төрсөн нутаг Хэрэн 3 алтхан гэж одоо алгатаяар алдартай ийм сайхан нутагаас Монгол улсын аварга малчин хэмээх одоо малчин хүний хамгийн дээд эрхэм шагнал болох хүрээний шагнал болох аварга малчин хэмээх шагнал хүртэж байгаа ах эгч хоёртоо ижээ аавынхаа нэрийг дуурсгаж ижээ аавынхаа ачийг одоо багц чулуу хариулж энэ сайхан ажил хөдөлмөрөөр малчин түмнээс шалгарч энэ шагналыг хүртэж байгаа та хоёртоо одоо сумын зүгээс сум орон нутгийн удирдлагын зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж эрүүл энх аз жаргалыг хүсэж одоо булган сүултээ байж мөн одоо энэ улсын аварга малчин хэмээх нэр хүндтэй шагналаа үлгэрж хадгалж одоо залуу хойч үедээ үлгэрлэн дуурайд үзүүлж буйнт мал сүрэг нь одоо түн бумаар өсч явах өлзөтэй өрөөлийг өргөн дэвшүүлээд бас турсгалын зүйлийг гардуулъя. За Өмнөгов аймгийн иргэдийн хурлын тогтоолоор бас Өмнөгов аймгийн тахлах тарихнуудыг бас батламжилсан. Тэгээд Манлай сум нутагт орших одоо сүм суурга 2 богд гэдэг уулын аймгийн тахлагтай уул гэсэн үг, төр донцтой уул болсон гэсэн үг. Энэ хайрхныхаа зургийг бас бэлгэлье. За тэгээд энэхүү баяр түвэл явдалд бас гэрч болж хамтран оролцож баяр түвэл явдлыг хуваалцсан сум орон нутгийн хүмүүс, удирдлагууд, ах トゥ ус, нутаг усны бүх хүмүүст одоо энэ сайхан аваргын авчиг шингэж ажил үйлс хөдөлмөр нь үргэлж дээш мандан бадарч явахыг ерөөл өргөё. За сайхан үлдэж гинөө. Сайхан үлдэж гинөө. За тэгээд 17 дугаар жарны одоо гал морин жилийн босгон дээр одоо бас Манлай сум маань Монгол улсын аварга малчин өрх төрлөө. Тэгээд энэ сайхан малчин өрхөөгөө одоо шагналыг гардуулаад үйл ажиллагаа бас өргөн дэлгэр болж байна. Тэгээд энэ одоо үйл ажиллагааны талаар бас Монгол улсын аварга малчин төрсөн талаар бас сайхан сэтгэл авахгүй тийм. За баярлалаа. Та бүхэн сайн явцгааж байна уу. За ингээд гал морин жилийн сар шинийн босгон дээр Өмнөгов аймгийн Манлай сумаас Монгол улсын аварга малчин хэмээх одоо малчин хүний хамгийн эрхэмдээд төрийн хайр хүндэл болсон шагналыг хүртэж байна. Тэгээд Манлай сумын үеийнхээ багийн малчин Таштандуун Чойсөрөн Үржинбаатрын Болормоо нарын гэрүүл одоо олон жилийн хөдөлмөр зүтгэлийг бас төрдөө үнэлүүлж аварга малчин цолоод өөрсдийнхөө ажил хөдөлмөрөө одоо шингээс энэ сайхан ороо нутаг бууцанда авж байгаа сайхан таатай үйл явдал болж байна. За Хэрэн 3 алтхан хэмээх энэ газар бол одоо эртээр үеэс манлайчуудын бархал болсон хүмүүсийн төрж өссөн ийм сайхан Алдартан суутан төрдөг нутаг. Тэгээ энэ нутгаас маань Монгол улсын аварга малчин 2 дахь удаага төрж байна. Энэ одоо хэцээ баруун үзүүрт бас энэ аварга малчны маань төрсөн ах 2-3 жилийн өмнөөс аварга малчин цол хүртэжсэн бол одоо зүүн үзүүрт нутгалж байгаа дүүн одоо бас гэр бүлийн хамтаар Монгол улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж одоо манлайчуудыгаа нутгийн зоолныгоо баярлуулж сайхан үйл явдал болж байна. Энэ хоёр аварга малчны хувьд маань одоо Манлай суманда 2025 оны жилийн эцэстээс 2000-аас дээш толгоймол таалуулсан. Тэр дундаа одоо сүргийн бүтцийн онцлог гэх юм бол 1000 гаруй хонь 400 гаруй тэмээ таалуулсан гэдэг нь маш их онцлогтой. Одоо 5 хөшөө малын 4 хөшөөг нь өсгөж хөржүүлдэг юм ажилсаг хөдөлмөрч хүмүүс юм аа. Мөн одоо үе дамжсан, удам дамжсан юм алчин хүмүүс. За хөлрөө одож байгаа могоо жилийн үед бас энэ Манлай сумын үед бас нэлээд сайхан жил болж олон сайхан одоо үйл явдлууд болсон гэж одоо дуусаа. Тэгээд энэ тухайн одоо улиран одож байгаа могоо жил одоо хэрхэн өнгөрөө Манлай сумын хувьд бас ямар одоо үйл явдлууд тохиолдов одоо энэ талаар бас та бас мэдээлэл өгөхгүй тийм. За тэгэлгүй яг өнгөрж могоо жил одоо бас цаг нар дэлгэр малчин түмэн маань бас сэтгэл тэнүүн магнаа тэнгэр сайхан байлаа. Тэгээд одоо мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол тэнгэр хангаа сайхан цаг нар тэнүүн сайхан байх юм бол одоо маш сайхан байдаг. Өнгөрсөн жил бол маш сайхан жил өнгөрч малчин түмэн маань одоо бас мал сүргэн өсөж үржиж сайхан жил гарлаа. За Манлай сумын хувьд бол одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өрнөсөн мөн одоо алт амжилт ундарсан сайхан жил байлаа. Өнгөрсөн могоо жилийн бас аймгийн баяр наадамд Манлай сумаас
Монголын үндэсний өхөөр хичээлж одоо эд сайхан барилдаж байгаа хоёр залуу маань үзүүр төрөнд үлдэж Арслан заан залыг хүртлээ. Ингээд Монгол улсын аварга малчинтай боллоо гэд олон сайхан амжилтуудыг үлдээсэн сайхан жил гарч байна. Одоо ирж буй 20 жил бол одоо энэс илүү сайхан жил гарч Манлай нутаг маань улам илүү мандан бадарч олон сайхан алдаргаа вятнууд төрөн гарч ажил үйлснэ бүх хүмүүсийн ажил үйлснэ одоо мандан бадрах ийм сайхан жил гарна гэж бодож байгаа. За тэгэл одоо ингээд хэдхэн хоногийн дараа авсан морин жил маань одоо ажил ирж байна. Тэгээ нутгийн олондоо сайхан сар шинийн мэдлэгээ ирүүлэг өгөхгүй тий. За ирж буй морин жилдээ Монголд хүмүүс минь өмнө говьчууд минь манлайчууд минь одоо илгээр анги хамгаалсан төрлөөрөө төвшин амгалсан сайхан хаврын тэргүүн сарын шинийн нэгнээ огтож ирж буй морин жилдээ бас хүссэн сонсон ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байж салбартай амжилт гаргаж өмнө говьтоо бас манлайлж явахын эрүүлгийг өргөн дэвшүүлье. Бүржинбаатарын Болормаа гэгч маань одоо ингээд Монгол улсын аварга малчин цолоо сайхан төрийн одоо энэ сайхан цолоо гардаа тавлаа. Энэ сайхан бүшид одоо сэтгэлээ олцгүй тий. Энэ сайхан өдөр одоо маш их баяртай байна. За энэ шагналыг авахад одоо нутаг усны маань ах дүүнэр ойр дотны хамаатангууд, за сумын удирдлагууд, за одоо дээсэн бүхэл хүмүүстэй маш их баярал талархаж байна. За манай Болормаа гэгч маань бас яг өөрийгөө сайхан танилцуулаад өөрийнхөө одоо бас аав ээжийн талаар, урга удмынхаа талаар бас ярихгүй. За яг одоо хаана төрж мэндэлсэн бэ? Хин гинтэг айлын одоо хэд хүүхэд байна? Тэр талаар сайхан дэлгэрэнгүй байхгүй юу? За намайг Үржинбаатарын Болормаа гэдэг. За би эхээс одоо аруулаа. За манай өвөө эмээ одоо ээж аав маань бүгдээрээ малчин хүн байсан. Манай өвөө эмээ бол одоо залуудаа ер нь нэлээд доод төвшингээс одоо дээш одоо малчин болж гарч ирсэн. Ер нь дээр үед одоо манай өвөө эмээгийн үед одоо хөрөнгөтөн одоо нөө юу хүмүүс нь одоо маш их доод зандааныхаа хүмүүс бол нэлээд доогуурд юм байдаг гэсэн юм лээ. Тэгээ одоо айлын туслах малчин хийгээд ингээд өөрөөснийхөө одоо бор зүрхээр одоо айлгэр болж бүр энэ үлгэр шиг тийм ханан бүхээ бариад тэр дотроо өөрснөө одоо хүнээс хурга шиг авт тижээгээд ингэж айл болж исэн. Одоо тэр л одоо мокса маань одоо салбарлаж яваад манай ээж маань бас одоо малчин аймгийн сайн малчин хүн байсан. Тэгэд тэр их ажлын хажуугаар одоо 10 хүүхэд төрүүлээд ийм сайхан одоо хүний зэрэгтэй өргөсөн одоо дээд тэнгэрт байгаа ч гэсэн одоо ээж авдаа маш их баярал талархаж байдаг. Одоо дээд тэнгэрээс одоо биднийг харж одоо баярлж байгаахаа гэж бодож байна. За ингээд би бол 2003 онд анх айл болж исэн. За хоёр талаас одоо ингээд 50 баг малтай айл болж исэн. Одоо энийг одоо өсгөж үржүүлээд өдий зэрэгтэй юм олон болгоод одоо ингээд явж байна. За энэ маань одоо ани жил өөрөө хөхөд нутаг усны маань хамаатан садан ойр дотны одоо бүхэл хүмүүсийн маань одоо тус дэм гэж бас боддог. Элгүй яг одоо тэгээд эдийн 30 гаруй жил одоо 33 дахь жилдээ одоо малаа малж байгаа юм шүү дээ. Тэгэхээр бас энэ цаг хугацаанд бас одоо мал маллах чинь тийм бас хөнгөө хөдөлмөр биш. Тэмээ одоо цагийн хатууд одоо бас туулж өнгөрүүлэн, цагийн сайханд нь жаргаж өнгөрүүлэн. Тэгээд энэ сайхан хөдөлмөр зүтгэлийн талаар бас ярихгүй юу та хоёр маань одоо бас олон сайхан хөдөлмөрийн үр дүнд энэ цолон төрлөө шүү дээ. Би ер нь
хонь тэмээ хоёрыг голчилж өсгдөг. Хоныг бол ягаад өсгөх болсон бэ гэхээр манай ханх аль болохтой 2 талаас нийлсэн нэг 20 гаруй хонтой ингээд 40 хонтой байсан. Тэгээ 2009 онд хүүхэд сургууль зуугаад манай нутагт одоо цаг тааруу 100 одоо газрын гарц их тааруу нүүдэл суудлал ихтэй байсан. Тэгээ хүүхэд сургууль зууна гэд буцаж одоо бууцанд эргэж ирээд тэгээд тэр өвөл маш хатуу ёстой Монгол орны бараг 50-60% нь одоо гантай бүрнө цас мөсөн зууд төмөр зууд гэж ярьдаг бараг тэр хэмжээнд хүрсэн байсан. Одоо өвөл юу нөө хүүхэд харж сургууль суух байтгаа 2 настай хүүхдээ гэртээ орхичвол уйл ойноо тугаа явдаг. За ингэж байгаа одоо өвөл ер нь нэлээд хойноо ер нь өнөө юу зална гэдэг шиг л болсон доо. Тэгээ бараг хоньгүй болоод тэгээ хүн амьлгийн малыг манайх бас малдаг байсан. Тэгээ өнөө цалинтай бас юуны засаг албаны мал малж байгаа. Тэгээд үлдсэн хойноо тийшээгээ шилжүүлээд хоньгүй болоод тэгээ энэ дэм би шантраагүй. За ямар ч гэсэн би нэг өсгөндөө 1000 хүргэндэ гэж бодоод тэгээ өнөө сургаж шигдэж игээд тэгээ сая энэ манай ах одоо энэ авраг малчаа өөрснөх ажлыг амжуулж бүр шөнө 13 шөнө хүртэл урга бодлаа авитраад өгдөгс тэгээд өвлний ингэнийхээс үг хураагаад тэгээ аварна өнөөс урга тэжээгээд бүр 20 турга энэ төр тэжээгээд тэгээ тэднийг харж байгаа би ямар ч гэсэн хэзээ энэ олон болох бол тоо гэж бодоагүй ямар ч гэсэн би 1000 хүргэндэ л гэж бодож ирсэн. Тэгээ энэ юундаа ямар ч гэсэн зорьсон хүн өөрийнхөө өмнөг мөрөөдөл зорилго тавихаар тэрэндээ хүрэхийн тулд хүн шаргуу бас тэр юундаа хүрэх гэж хүн явдаг штэ. Тэгээ дэрэл зарчмаар ямар ч гэсэн 2022 онд манайх 1000 онд тооллуулад. Тоолуулна гэж 1000-ат болчихоо. Тэгээ 22 онд чинь маш их цаас орсон штэ бас л нөө. Тэгээ дахиад нүүдлийгээд тэгээ анх 1000 онтой болсон ирнэ. Энийгээ бас ингээд дахиад зараад үрчих бас нэг жоохон харамсалтай байсан эдич. За ямар ч гэсэн эзэн өөрөө мэд байж байхад ямар ч гэсэн цаашаа болно гэж бодвол зориглоод бүх эр сувай малаа зараад зөвхөн тухайн жилийн төл тэгээд хэдэн эм хоноо авч үлдээд бусад бүх эр сувай малаа зараад тэгээд нүүдэл хийж яваад нэг 2 газар бууц түрээслээд тэгээд 3 сарын 2 газар бууц түрээслээд тэгээд хүний нутагт байж байгаа гүйр нь нутаг буцсан ер нь эргээд нутагтаа ирэх. Хоёулаа юугтан тэр их цаасан шурган дондор хоёул хамаг гэр бараа юг орхич хоёулхан штэ 2 хүүхэд нэг нь зэрэгтэй бицэн нэг нь дарамт ингээ явцсан. Тэгээ хоёул явган хойно замд дагуулаад ингээ туугаад тэгээд энэ бууцсан дан буцаад ирж исэн. Тэгээд тэрнийг би харин ганц болсон гэж боддог. Тэгээд малаан зараад нэгийн нэгэнд нэдүүлнэ гэд манай буурлууд ирдэг штэ. Тэр малаан зараад эр суваагийн зараад өвс тижээл аваад тэгээ эмийн тижээгээд эм мал маань байж явахад эргээд өсгөн штэ. Тийм учраас тэр тухайн жил тэгээ бараг 500 шахуу мал зараа тэргөөрөө бараг л эргээд өвсдөжээл авсан да. Тэгээд өвл юуг нь тэжээгээд тэгээ ямар ч нэг ч мал хүлээгүй тэгээ онд оруулж 23 он гэдэг чи. Одоо тэгээ 3 жилийн дараа эргээд энэ мал маань өсөд эргээд хонь маань хураад баг мал маа та бодтойгоо нийлээд ингээ 2000 гаруй малтай болж байна. Тэгээ ямар ч гэсэн өөрийнхөө зорьсон зорилгодоо хүрсэн. За энэ төрөхөд маань мэдээж хань жил гэр бүл өрөөхөд за нутаг орны хамаатан садан нутаг орных маань тусал дэмжиж бүгдийнхээ одоо тус тэмэр л одоо өдий зэрэгтэй өрч байгаа гэж бодож байна. Таа маань одоо бас айлын дархан бэр юм бэ тийм ээ? Тий, 3 хүүхдүүдийн талаараас. Тий. Би 3 хүүхэд төрүүлжсэн. Манай том хүү маань уг нь сурлагатай хүүхэд байсан. Тэг би хүүхдээ том хүүхдээ ямар ч сургуультай болно. Манай хүүхдээ ч гэсэн өөрөө явна л гэдэг гэсэн. Тэгээд өнөө сургуульд явуулаад хүмүүс хүүхдийн төлбөр гэж их ярьдаг шүү дээ. Би болохоор багаас нь тэр мөнгөний юунд нэгээл дэвтэрт нэгээл яваад байсан. Тэгээ хүүхдээ ёс төгсгöd 20 сая төгрөгтэй дэвтэр хүүхэдтэй ингээд ёс төгсгöd тонхны баяраар ингээд гардуулаад өгөөд за миний ингээд сургуульд яв гэсэн. Би сургуульд явнаа шүднээ эмч болно л гэдэг. Тэгэл ёс төгснөгүй ер нь би явах юм байла. Би ер нь уяач бол морь сонирхож байгаа юм гэдэг уяач бол. Тэгээ хаавгаа тэр дорнд руу огт танихгүй мэдхгүй үнтэй ингээд уцаар харьцаж чад нэг мэдгэтэл ээж би явлаа гэдгсэн. Яасан миний уг нь сургуульд явахаар олсон өсчихгүй. Би энэ уяач болох гээд ингээд явахаар олсон. Тэгээ манай хүүхэд өнгөж 17 настай тэгэл тэр хаавгаа дорнд руу өөрийнхөө юугаар яваад гэсэн. Тэгээ явсан би хүүхдээ хаад нэг уцаар ар. Гэтэ нэг ч мөнгө төгрөг манай хүүхдээс нэг хийж яв. Тэгээ яг өөрийнхөө бор зүрхээр ингээд байгаад би бас өөрийгөө хувайнд байгаа тэгээ яваг. Миний мөнгө хэрэгтэй юу гэж өгөөд өгвөл тэр хүүхэд чинь юу яах биенд авахгүй шүү дээ. Тэгээ манай хүүхэд өөр ингээ хазар ногт одоо юу ингээд их хийдэг. Тэгээ хазар ногт ч өдөр бугуйл тим мигээ зараал тэр мөнгөөр өөрөө тэндээ өөрийгөө болгоол.
Тэгээ хүний тослох уяа чигээ нэг сарын сая төгрөг байт юм. Тэгээ тэрнийг заримдаа авдаггүй тэгээ тэрэндээ тэр юуныхаа өөрийнхөө сонирхсноор хурд талын юм аваа тэр тэгээ тэнтэй одоо ямар ч өөрийгөө болгоод бас нэг нэлээд тэр цустай бас нэг 20-30 адуу тайл болж байгаа юм шиг байл. Тэгээ өөрийнхөө бор зөрхөр ингээ одоо дунд хөөхд маань одоо ингээ сургууль төгсөө зэрэг таваад бас л ингээ маллаад ингээ өдөө байж. За сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. За тэгэхээр манай Choice-ийн маань бас 3 сайхан хүүтэй. Тэгээд таны хувьд одоо бас улсын аварга малчны одоо хамгийн том хүн юм байна. Тэгээд өөрийгөө сайхан танилцуулах байна. За баярлалаа. Би одоо Choice-ийн том хүн. Аав ээжийн талаар бас ярихгүй тийм. Аав ээжтэй бас багтаа мал малж байсан баг. Тэгэхээр би 2009 онд 9 дугаар ингээд төгсөө тэгээд аав ээж тэр хөдөө мал дээр гарсан. Тэгээд 3 жил хэртээ эндээ малаа малж байгаа. Одоо сүүлийн хэдэн жил Дорн таймгэр одоо туслах байж хийгээд мороо яд явж байна. За бас энэ жүчээд бас хэдэн одоо сайхан хурц дүүлгүүд бас уйж байгаа юм байна. Тэгээд ер нь энэ морооны хадлаар бас ярил тий. Яг би өөрөө бол одоо Дорнтод мороо яд явж байгаа. Одоо манай дүү энд бас хэдэн морцтой байж. За аав ээжийн хөдөлмөр бүтээлийн талаар ярил. Аав ээж хоёр маань одоо бас сургуулаа төгсөөд 8 дугаар ингээд төгсөөд бас мал малж байгаа. 2003 онд одоо айл болж мал малсан. Тэгээд 23 жилийн хугацаанд мал малж байна. Тэгээд аав ээжтэй хандж өгч байгаа. Тэгээд аав ээжтэй одоо улсын аварга малчин болсон. Одоо бас баяр хүргэе. Тэгээд эрүүлэнг сайн сайхан мөхнийг бас өртөө. 23 алтгана гэдэг бол бас маш их сайхан авшигтай сайхан нутаг. Энэ бол одоо Манлай сумын алдартан говьятнуудын өвлгий болсон ийм сайхан нутаг. Энэ нутгийн буян заяа гэдэг одоо маш их сайхан юм байна. Ер нь бол энэ аль одоо энэ 1900-аад оны үеэс одоо энэ Содондаржаа ноён гэж мундаг алдартай Манлай сумын анхны одоо төр захиргааны байгууллага болон ер нь бол энэ яг ардын явжгалаас өмнөх ноён иргэм цолыг ашиж байсан энэ хүн байгаа. Тэгээд тухайн жилүүдэд одоо 1927 онд Усын баяр наадамд урдан зээр талзараа аль заадргаан төрүүлгэж байсан. Галсан даржаа ноёны хүү Содондаржаа галсан даржаа гэдэг одоо аав хүү хоёр сайн ноён байсан. Тэгээд энэ хүмүүс бол мөн одоо энэ 23 алтганаас төрсөн. Түүнээс гадна одоо энэ алтган нутгаас төрсэн алдартнууд гэвэл одоо энэ Монгол улсын алдарт баяр ёсрын аюуш. Тэгээд Монгол улсын анхны улсын аварга малчин Дорж гэдэг гомоо шин дэмүүл гэдэг энэ одоо маш сайхан алдартай хүмүүс төрөн гардаг энэ сайхан авшигтай нутаг байгаа. За сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна уу? Даг сайвж байна уу? За алдартан суудны үлгээ болсон танаа энэ сайхан багаас дахин нэгэн одоо улсын цолтон төрлөө сэтгэлээ болохгүй тий. Тэгэлгүй яах вэ? Манай багаас ер нь бүгд найрамдах Монгол ард улсын аварга малчин гээд олгосон цагаас эхлээд 9 дэх аварга малчин манай багийн нутгаас 9 дэх аварга малчин төрлөө. Тэгээд үе ажилч хөдөлмөрч өөхий багийн малчин түмэн магнит хийнсэн сайхан өдөр байлаа. Тэгээд улсын аварга малчин цолоор ингрэмэлаасан одоо даш дундын Choice-ийн Үржинбаатрын Болормаа гэх нартай хамгийн сайхан бүхний хүсье өрөө. Эдгээр хүмүүс маань төрд ажилласан 30 гаруй жилийн хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж одоо малчин хүний хамгийн дээд цол Монгол улсын аварга малчин юм их цолоор шагнагдсан байна. Маш их баяр хүргэе. Багийн дараагийн хувьд бол сэтгэл маш их өдрөг байна. За багийнхаа одоо талаар ярихгүй. Нутаг дэвсгэрийн тухайд хүү амын за малчин өрхөөний тухайд одоо санаа баг өрнө. Бас хэр олон малчинтай баг вэ? За манай баг нутаг дэвсгэрийн тухайд гэвэл 250 м квадрат, 1000 м квадрат талбайтай. Тэгээд манай баг ихээхэн онцлогтой Өмнөгов аймгийнхаа зүүн талыг, манай сум зүүн талыг хамгийн зүүн хэсгийг хамраа оршиж байна. Тэгээд манай багийн тухайд бол хойд хэсгээр Дундгов аймгийн Үлзийт сумтай, зүүн талаараа Дорногов аймгийн Мандах сумтай хиллээ оршдог. Бусад сумдууд энэ нь бол ихээхэн давуу тал онцлогуд байдаг. Бусад аймагуудын сумд малчидтай одоо манай багийн малчид харилцсан туршлага солилцох гэдэг давуу талууд олон байдаг. Тэгээд хил хязгаар нутгаа
цахин сууж байгаа нийт малчин түмэндээ бас манай багийнхан бас мундаг сайн малчид байдаг. За тэгээд 2026 25 оны жилийн эцсийн мал тооллогоор манай баг малчин өрх бол 137 малчин өрхтэй 58 мянган толгой мал тоолуулсан. Ийм амжилттай байна манай баг. За тэгээд өнөөдөр улсын аваргын маань одоо цол хүндэтгэлийн одоо үйл ажиллагаас өргөн дэлгэр болж байна. Тэгээд хэдхэн хоногийн дараа бас сар шинийн баяр болж байна. Та бас нутгийн олондоо багийнхаа одоо бас сайхан иргэдэдээ сар шинийн мэнд төвшүүлж өрөөлөг гэлгүй тий. За тэгээ баярлалаа. За энэ мөчийг ашиглаад бас зөвхөрлөгцээр гарчгаад ашиглаад манай багаас аймгийн аварга малчин 2 төрөн гарсан байгаа. Должин зөвөнд хүмүүн сайхан нэгээр бол аамон төгс жаргалын төвшин баярын гэрүүлгээд 2 аймгийн аварга малчин залуухан эд үе шижигнэлсөө хөдөлмөрж яваа залуу малчид маань эрхэм өндөд цолоор аймгийн аварга малчин эмх цолоор ингрэмэлж нэр хүндтэй шагнал хүртсэн байгаа. Тэгээд ах нартаа хөдөлмөрч ах нартаа улсын аварга болсон ах эгч нартаа болон одоо ингээд энэ хүү сайхан нэр хүндтэй цолоо хамгаалan илүү улам амжилтаан батламжуулж дараагийн цолонд хүрээрээ гэж өрөөлөргий. За тэгээд нийт Мандан Бадархын ерөөлтэй Манлай сайхан нутгийнхаа зон олонд тэгээд илгээрээ инк амгалан байж төрлөөрөө төвшин амгалан байж сар шиндээ сайхан шинжилгээг хүсэн өрөөё. За өнөөдөр таны одоо ураг удмаас дахин нэгэн сайхан улсын цолтон төрлөө. Баяр хүргэё. За баярлалаа. Миний 2 дуу улсын аварга малчин болсонд нэг баяртай байна. За та өөрийгөө сайхан танилцуулъя тий. Өмнө ганг Манлай сумын үеийн өг Монгол улсын аварга малчин Баясгалан гэдэг. За ингээд таны одоо сайхан цол булган сүлтэй байж 2 дуу одоо сайхан улсын аварга малчин боллоо. Танайхан мөн одоо улсын хосон сайхан цолтнууд төрөн гарсаа. Тэгээ ураг удмынхаа талаар энэ малт сайхан зүйлийн талаар бас ярихгүй тий. За манай дүүнөр аав ээж бүгдээрээ малчин улсууд байсан, бүгдэнд нь баярлалаа. Тэгээ та хэдэн оны улсын аварга малчин? 2023 оны. 2 жилийн дараа манай улсын аварга малчин болсон. Баяртай. Та малыг хэдэн төрөлдөр малж байна? Малаа 4 төрөлдөр нь малж байгаа. Голлож хонь тэмээ дэлгэн баг мал дэлгэн малж. Өнөөдөр их сайхан өдөр болж байна. Тэгээд хоёр манаас өөрсдийнхөө 30 гаруй жилийн хөдөлмөрөө хөндлүүлээд Монгол улсын аварга малчин цол хүртээд байж байна. Тэгээд энэ өнөөдрөөс танай гэрт бас олон сайхан удирдлагууд суморныхон одоо хүрэлцэн ирж шагнал гардууллаа. Ах トゥ төрөл төрөсөд гээд бас олон сайхан хүмүүс та нарыг одоо хүрээлдэг хүмүүс нэрлээ. Тэгээд тэр хүмүүстэй бас сайхан талархал төвшүүлэхгүй тийм. За одоо энэ ах トゥ хамаатан садан нутаг усныхан маань за сумынхаа удирдлагуудаа одоо ирж байгаа энэ сайхан жил 2026 онд бүгдээрээ одоо ажил хөдөлмөр нь өндөр амжилт төсөөд одоо юу санс 9 цагаан өсөл нь одоо билэж явах болтугай гэж хүсье. Та бүхэн минь одоо хүчин зүтгэлд шармайлт одоо дэмжлэг туслалцаа одоо маш их одоо тос дэм болж одоо юм сайхан шагнал төрлөө. Гэхдээ малж хамгийн гол нь шагнал төрөх гэж зорих биш. Одоо өөрийнхөө хүсэл мөрөөдөл төрөх гэж л одоо тэмүүлэх. Одоо би нэг олон малтай болох юмсан л гэдэг байгаа биш. Одоо тэр зорилготой бид нар ч одоо ингээд шантрах үед болий. Өөр ажил хийд заавал ингэ зовлогоо зовоож явах юм албатай ингэж бодох үе байдаг. Ямар ч гэсэн би тэр 1000 хонтой болно гэж мөрөөдсөн бол тэрэндээ хүрэхин тулд тэмүүлэх ёстой. За бас тэмээгээ олон болох юмсан би ч багасаа бас их тэмээ сонирхолтой одоо тэмээ хэрэглүүд тийм хөхөд байсан. Тэгээ бас тэмээнд зорилоо тэмээгээ бас салстаа бас 1000 хүрэх юм зорилттой л явдаг. Тэгээ одоо 2 хүүхэдтэй одоо баг малаа одоо өгчөөд тэгээ өөрснөө бас тэмээгээ голчож одоо маллах юм зорилттой бас байдаг. Тэмээн сүргэн бас төм умаар үржихээр өрөөлөргээ. Тэгээд хэдхэн мөчийн дараа хэдхэн хоногийн дараа бас Монгол улсад маань одоо Монгол улсын тусгаар тогтол илэрхийлсэн үндэсний одоо сар шинийн баяр цагаан сар баяр болох гэж байна. Морин жил маань одоо гарах гэж байна. Тэгээд одоо манай телевизийн нийт үзэгчид болоод нутгийн олондоо ах トゥ төрөл төрөсөдөө сайхан сар шинийн мэдлэгээ төвшүүлэхгүй та. За баярлалаа. За ингээд нутгийн зон олондоо ах トゥ хамаатан садандаа за бүхэл монголчуудаа одоо сар шинийн мэндийг өргөн төвшүүлье. Та бүхэн одоо ирж байгаа
26 энэ морин жилдээ одоо цогтой хямартай одоо адуу шиг хямартай байгаарай л гэж хүсэн ярив дөө. За баярлалаа тань. За баярлалаа. Одоо энэ Монгол улсын аварга малчин болтол хөлбөмбөлөхөд бас тусал дэмжижсэн одоо сайхан сэтгэл гаргаж хамтарч ажиллаж байсан гэдэг юм уу тийм ээ. Одоо энэ хүмүүстэй хандаж юу гэж хэлмээр байна. Нутаг орныхоо удирдлагуудаа хандаж юу гэж хэлмээр байна. Бас чин сэтгэлийн сайхан үг хэлгүй да. За нутаг орны удирдлага нутаг улсны амаатан задан нутаг улсны улс мөстө сар шиндээ сайхан жилээрэй л гэж хэлээ да. За тэгээ баярлалаа. Бас манай нэвтрүүлэгт доорсон таяртай баяр хүргэе. Тэгээд Монгол улсын аварга малчин хэмээх хэрхэм золыг хүртсэн өдөр их сайхан болж өргөн дэлгэр боллоо. Тэгээд таяр маань улам сайхан хөдөлмөрлөж Монгол улсын одоо хөдөлмөрийн баатар малчин болтлоо сайхан хөдөлмөрлөгийн эрүүлэг өрөөнд төвшүүлье. За баярлалаа. Тэр эрүүл бат орших болтугай. За баярлалаа. За баяр. За энэхүү хэрхэн мөндөд үзэгчид та бүхэнд өргөн барьсан сайн малчин нэвтрүүлгийн маань шин дугаар энд хүрээд өндөрлөж байна. Эрдэнэт мал сүргээ өсөн үржүүлж эх орон төрлөх нутгийн төлөө олон сайхан амжилтыг гаргаж Монгол улсын тусгаар тогтнолын илэрхийл болсон хөдөө аж ахуйн салбарт амжилттай сайхан ажиллаж хөдөлмөрлөж байгаа эрхэм малчтынхаа ажил хөдөлмөр ахуй амьдрал малч ухааны талаар үзэгч та бүхэнд хүргэдэг сайн малчин нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. За нэвтрүүлэг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан Манлай сумын удирдлагууд улам Монгол улсын аварга малчин Чойсрын Монгол улсын аварга малчин Болормоо нартан талархал дэвшүүлж энэ хураагийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.